Тэгээд ер нь намаас гардаг гэж өнгөрсөн хугацаанд нам дотоо нэлийн тохиолцоонтэй за хүн нам болоод Монгол Ардын намын охин намч гэдэг юм уу ийм асуудлууд маш ихээр яригдж ирсэн. Тэгээд дээрэс нь одоо бусад намууд намын даргын удирдлагын шинжилэл хийгээд хахад одоо хүн нам шинжилэл хийгдэггүй нэг ийм засагтай зурлал юм үзэл баримтлалгүй нам болчтой гэдэг шүүмжил байгаа байсан л да. Та одоо энэ асуудлыг бодитоор шүүмжилсэн нөөцлөсөн зүйл авах яагаад гэж байгаа юм те? Одоо өнгөрсөн зуны түрүүчийн засгийг огцруулах дээр би гар усыг зурсан штэ. Тэгээ ер нь тэрнээс хойш бол нэлээд зүйлс бол болсон. Тэгээ би бол бүр 100 шийдвэр гаргацсан. Үндсэндээ бол намын шүүмжлэлсээ татгалцсан гэм явж байгаа. Сая яг энэ хянан шалгах төр орооморон дээр улсын их хурл дээр нөгөө нүүрсний хянан шалгах төр ороо байгуулъя гэдэг. Энэ дээр бас ингээд нам бүлгийн эвслүүдээс төлөөллүүд гэдэг албан бичгээр нэр авч ирсэн л да. Тэгээд тэрэнд орохдоо би бас бие дагчаар гээд бүртгүүлээд орцсон байж байна. Ер нь шинжлэл юу вэ? Намаас гарч байгаа шалтгаан нь шалтгаан шинжлэл ер нь хийхийг дотоод гэх юм уу удирдлагын түвшинд яах вэ? За яг тэ одоо хүн ингээд 10 барил таарахгүй бол ер нь заавал хамт байх гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Энэ бол зүгээр одоо манай чөлөөт нийгмийн асуудал. Яагаад 10 барил таарахгүй вэ гэхээр бид нар чинь за бие бол цомхон төртөө байна. Цөөхөн эдээ ямтаа байна. Тэгээд энэ татвар матурыг бүр зохион байгуулалттайгаар хүчтэйхэн лоббидж бууруулах юм байна гэсэн. Түрүүчийн засаг бол цомхон биш өөр их гой том дийлэгмэл маш том засаг болсон. Парламент нь тэр чигээрээ нэгдээд нэг засаг байгуулсан. Тэгэхээр энэ бол болохгүй. Тэгээд ажиглаад л байсан л да. Тэр миний хамгийн хэгдэв хүргэсэн зүйл бол засгийн газраас биржийн хуулийг дагаж нар бартер юм орж ирсэн. Дараа нь ажлын хэсэгч гараад үрдээ судлаад яваад ирсэн. Өөрөөр хэлбэл газар орны нөөц баялгаа бартerdаж ашиглах. Ийм юм руу орж болчихгүй байна. Ер нь цаг нь болсон юм байна гэд тэгээ залуучдын хөдөлгөөний үеэр би гар усч зурсан. За тэгэхээр нөгөө талдаа үгүй ээ. Засгийн газарт орж ээж намаа бэхжүүлдэг, хүмүүс ажил хийж сурдаг, тийм ээ? Хариуцлагатай байж сурна. Энэ бол намын бодлогод нэг үе шат юм аа. Тийм болохоор цомхон засаг биш дэлгэмэл том анхаар байж болно гэдэг юм үндслүүд бол гаргаж тавьж байгаа. Тэгээ ингээд энэ асуудлаар бид нар зөндөө би чинь 10 жил энэ чинь бас миний өөрийн нөгөө өсгөж бойжуулсан гэдэг шиг амьдралынхаа заяг зарцуулсан хамт олон шүү дээ. Тэгээ хамт байгаа хүмүүсийг чи огцор гэхээр ямар ойлог байх вэ? Нилээ арай болж байгаа. Гэхдээ үндсэн санаа нь бол тэр хүмүүс ингэж явж яаж нам бэхжүүлж төлөвшөж улс төр хүчтэй явна гэж итгэл үнэмшилтэй байна. Би бол ингэж явахгүй гэдэг итгэл үнэмшилтэй байна. Тийм болохоор одоо төвг удаад л ингээл юм болгон дээр нэг эсрэг ягаалах юм болёо. Мөр яваад та бүхэнд амжилт хүсье. Би өөрөөр явъя. Ингээд би 8 сард өргөдлөө бичсэн. Тэгээд яг одоо л ажилдаа хараад л явж байна.